За эрдэнэчүүдтэй өглөөний мэнд үргээ. Эрдэнэт гэдэг аяны хүрээнд энэ нөгөө дадын хөвшүүлийг нэг юм аян зарласан юм байна. Тэгээ өглөө 7 цагт хүүхдүүдийг сургууль дээр цуглуулж байгаа. Дасгал хийж уралдаан зарлаж гисэн. Тэгээ хүүхдийн унтах нойроноос хороочихсон. Тэгээ нөгөө хүүхд нь 7 цагт сургууль дээр очихын тулд 6 цагт ингээс ирж байгаа. Тэгээ хоолунд цайгал хүүхэд стрессдүүлсэн, хүүхдийн унтах нойроноос хумсалж гисэн. Нэг нь тогтсон амьдралын хэм маягийг өөрчилж чадахгүй нэг өглөө нэг ажил хийсэн дүр үсэх гэдэг нэг юм яж гисэн. Тэгэд энэ биеийн тамирын спортын газраас санаачилсан юм тэрийг нь хөтөлбөр гаргаад уралдаан зарлаж гисэн. Тэгээ нөгөө хөтөлбөр дээр байгаа уцрын дугааруудын залгаад утсаа авдггүй. Нөгөө хүмүүс нь өөрсдөө холбогддггүй. Тэгээ ирэхээр одоо эн чин цагид болж байна. 7:30 40 болж байна. Тэгэхээр нөгөө биеийн тамирын спортын газар нь хаалгана гэж чойчт өөрсдөө байх. Тэгээд ийм маягтай. Тийм маягтай л ажил хийж нэднэр. Тэгээ хүүхдийн зүгээр нэг ажил хийсэн нэр зүгэл ингэж хайж байна. Тэгээ өөртөө байхгүй. Энд чинь уралдаан зарласан бол тэмцээн уралдаан хөтөлбөр гарсан бол өөртөө ирээд энийг хянаад байж байгаа хэрэгтэй байхгүй. Гэтэл тийм юм байх. Зүгээр нэг цаасан дээр ажил хийсэн дүр эсгэж хаяал ингээд өчнөө олон хүмүүсийн ажил алдуулаад тэгэл нэг юм байна да. Энэ дээр холбогдох байгууллага нь анхаарал хандуулж энэ балаа юм аа зогсоо.